сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнтэйгээ Вашингтон DC хотын Waterfront гэдэг газраас мэдчилж байна. Өнөөдөр маш сайхан өдөр байна. Тэгээд агаар хүүхдүүдтэйгээ салхилаад явж байна. За тэгээ өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ ирээдүйд Америкийн нэгдсэн улсад хүүхдүүдэд хэрхэн тэтгэлэгтэйгээр сургах вэ? Ямар арга замууд байдаг вэ гэдэг талаар та бүхэндээ товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. Америкийн их сургуулиудад гаруй их сургуулиуд олон улсын оюутнуудад жил бүр тогтмол тэтгэлгүүдийг өгч тэтгэлэгтэйгээр сургаж байна. Энэ боломж бол Монгол хүүхдүүдэд бүрэн бий. За ингээ бүгдээрээ ярилцъя. Хэрвээ та хүүхдүүдэд ирээдүйд Америкийн нэгдсэн улсад тэтгэлэгтэйгээр сургах хүсэлтэй байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Хүн болгоо мэдээж хүүхдүүдээ өндөр хүчлтэй оронд өндөр боловсролыг эзэмшээсэй гэж хүсэж байгаа. Харин хэрхэн яаж вэ гэдэг арга замаа сайн мэддэггүй. Ийм учраас манай Mon US Education YouTube суваг гэдэг сошиал медиануудаараа дамжуулаад хэрхэн яаж Америкт хүүхдүүдэд тэтгэлэгтэй сурах вэ? Америкийн аж амьдралыг танилцуулдаг үлээ. За тэгээ нэгдүгээрт нь та бүхэн маань олон тэтгэлэгтэйгээр сурж байгаа хүүхдүүдийн туршлагыг мэдээж сонсч ирсэн ба хамгийн түрүүнд англи хэл маш чухал гэж мэдж байгаа тийм ээ. Энэ утгаараа бид нар Америкт суралцах хүсэлтэй хүүхдүүдэд зориулсан All Star англи хэлний клубыг 2 дугаар ангиас нь эхлээд англи хэлний цагаан тухайн ангийг зааж эхэлж байна. За мөн сүүлийн үед бол 6 наснаас нь эхлээд бас англи хэлийг заах болсон. За нэгдүгээрт нь бол мэдээж яалтчгүй энэ англи хэл бол хамгийн чухал зүйл байгаамаа. Ягаад англи хэлийг маш сайн сурах ёстой вэ гэхээр тэтгэлэгтэй сурах үед бид нар ярилцлаганд ордог, хүүхдүүд маань ярилцлаганд ордог, эсээ англиар бичдэг. Харин ярилцлаганд орж явах үедээ англиараа цэвэрхэн тод өөрийгөө ойлгох ёстой байдаг. Зарим хүүхдүүд маань англи хэлний дуудлага муудаагаас хэдий сайн эсээ бичсэн ч, хэдий сайн хичээлдээ онц байсан ч, хичнээн сайн олон нийтийн ажилд оролцсон ч англи хэлний дуудлагаасаа болоод тэтгэлгээ алдах тохиолдлууд байдаг учраас хүүхдүүдийнхээ англи хэлний дуудлагыг сайжруулах тийм сургалт хөтөлбөрүүдэд хүүхдүүдэд хамруулах хэрэгтэй юм. За дараагийн зүйл нь болохоор хүүхдүүдийн маань сурлагын дүн маш чухал байгаа. Ахлах сургуультай хэрэг онц амжилтаа сурж ирсэнээс нь хамаарат хүүхдэд тэтгэлэг олох эсэхийг сургуулиуд шийддэг. Ахлах сургуультай онц сайн сурч чадаагүй юм чинь манай сургуульд ороод онц сайн сурна, эсвэл AB сурна гэдэгт багш нар тухайн их сургууль коллежийн ажилтнууд бол эргэлзэж эхэлж байдаг. Тийм учраас ахлах ангид нь оронгууд нь та бүхэн маань сурлага дээр нь маш сайн анхаарах хэрэгтэй. 3 дугаарт нь та бүхэн маань хүүхдүүдэд нийгэм чиглэсэн олон нийтийн ажилд маш сайн хамруулж явах хэрэгтэй. Зөвхөн хичээл сургууль гэдээ яваад иж болохгүй. Хүүхд маань нийгэм шиг хэрэгтэй байгаа. Үүнийг бас Америкийн их сургуулиуд маш их харж байдаг. Тийм болохоор та бүхэн маань хичээлийн бус цагаар хүүхдүүд маань юу хийх ёстой, яах ёстой, онлайнаар болон офлайнаар ямар зүйлүүдийг хийж байх ёстой вэ гэдэг талаар мэдлэгтэй байх ёстой юм аа. Ингээд дөрөвдүгээрт нь таны хүүхдийн хичээл сургалтыг тодорхойлолтой загтлууд болон ярилцлаганд орох хэрэгтэй болдог. Эдгээр олон шалгууруудыг тус тусад нь та бүхэн маань гүнзгийрүүл сайн судлах хэрэгтэй бөгөөд энэ талаар та бүхэн маань ойлголт сайн биш болол манай PEACE хөтөлбөрт оролцоорой. PEACE хөтөлбөр маань болохоор дунд болон ахлах ангийн сурагчид зориулагдсан хөтөлбөр болдог. Яг ментор би өөрөө энэхүү хөтөлбөрийг өдөртөн чиглүүлж явуулдаг. Тэгээ хүүхэд болон өөр ингэсэн онцлогтой энэхүү PEACE хөтөлбөрт оролцсон хүүхэд бүр өөрсдийн гэрийн даалгаврыг авч ажиллаж өөртөө тохирсон Америкт суралцах төлөвлөгөөгөө боловсруулж зорилгоо тодорхойлдог ийм онцлог хөтөлбөр болдог. Энэ хөтөлбөрт хүүхдүүд маань аав ээжийн хамтаар гуруулаа оролцох бүрэн боломжтой ийм хөтөлбөр байдаг. Тэгээ хөтөлбөрийн бүртгэл маань явагдаж байна. Удахгүй хаагдаж байна. Та бүхэн амжиж бүртгүүлээрэй. Тантай болон таны хүүхдтэй PEACE хөтөлбөр дээр удахгүй уулзна гэдэгт итгэж байна. Тэгээд түр баярлалаа.